Сайн байцгаана уу эрхэм өмнөд үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн MMB Sport цуг үзэгч та бүхэндээ Шижиралт боксинг клубын үүсгэн байгуулагчны 17 жилийн нэрэмжит Алтан заамар 2019 боксing олон улсын нээлттэй тэмцээний шигшээ тулаануудыг үзүүлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн тэмцээний онцлог гэвэл Монголын спортын түүхэд анх удаага сумын багийн төв дээр олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулагчсанд оршиж байлаа. Нээлтийн үйл ажиллагаанд энэхүү тэмцээнийг санаачлан зохион байгуулагч засаг даргын тамгын газар, Төв аймгийн боксing холбооны тэргүүн, мөн Төв аймгийн боксing холбооны нарийн бичгийн дарга Ган Зориг, мөн Төв аймгийн Заамар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Дунгар Чагнаад орж, мөн Шижиралт компани анхны захирал Наваанд орж, мөн Шижиралт үйлдвэрийн захирал Ариун Эрдэнэ, Самбүхийн дэлхийн авраг, Лугун хэмжээний мастер, мөн Төв аймгийн бинтэмэр спортын газрын дарга Алтан Хуйг, Төв аймгийн Алтан заамар боксинг клубын тэргүүн Гад Удрах гээд энэхүү тэмцээнийг санаачлан зохион байгуулагдсан удирдлагын багууд оролцсон юм а. Тэмцээний нээлтийн үеэр Олимпийн хорооны дээд шагнал Алтан очир одонгоор боксing холбооны дэд ерөнхийлөгч Энх болд, мөн Төв аймгийн боксing холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ган Зориг нарыг шагнасан юм. За Ган Зоригийн хувьд энэ тэмцээнийг анхлан санаачлан зохион байгуулагч мөн боксing шилдэг тамирчдын нэг байсан. Одоо мөн боксинг дасгаж өгч болоод Алтан заамар клубын дасгаж өгчээр ажиллаж байна. Олон хүүхдүүдийг боксинг спортод оруулж байгаа ийм хувь нэмрийг нь үнэлж Ган Зориг өнөөдөр Олимпийн хорооны дээд шагнал Алтан очир одонгоор шагнагдсан юм а. За энэ Шижиралт клубыг анх үүсгэн байгуулахад хамгийн их дэмжиж байсан хүмүүс энэ шагнал авч байгаа. Шижиралт компани анхны захирал Наваанд орж байгаа юм. Заамар сумын Хайлаас тоогийн засаг дарга ганц цаг шагнагдсан байгаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бинтэмэр спортын газрын шагналыг хүртсэн. Мөн Улаанбаяр энэхүү шагналыг хүртсэн байгаа. Ганц цаг даргын хувьд ганц боксинг спортыг дэмждэг, маш олон спортыг дэмждэг гэдэг утгаараа бол энэ шагналыг хүртсэн юм. За мөн Алтан од шагналаар Төв аймгийн боксинг холбооны Төв аймгийн Алтан заамар боксинг клубын тэргүүн Галт Бадаргах, за мөн Төв аймгийн Заамар сумын иргэдийн хурлын дарга Дунгар Чагнаад орж Зандан нар шагнагдсан. За хүндэт тэмдэгээр Тодбаяр, Мөнхбаатар, Норов бол Цэнт цэрэнгээд боксинг тамирчид энэхүү тэмцээний нээлтийн үеэр шагнуулсан юм а. Алтан заамар 2019 олон улсын нээлттэй тэмцээнд бага насны 2 жин багтсан ихээхэн анхаарал татж байлаа. За хөвгүүдийн 30 кг, охидын 46 кг жингүүдийн тулаан болсон юм а. Насан туршидын 52, 54, 57, 63, 69 гэсэн 5 жинд насан туршидын тэмцээн зохион байгуулагдлаа. За Төв аймгийн яг энэ тэмцээн зохион байгуулж байгаа Заамар сумын Хайлаас таваг бол боксинг үлгийн нутаг гэж хэлж болохоор ийм нутаг юм. Энэ багаас Шижиралт клубээс боксинг олон улсын 6 олон улсын хэмжээний мастер төрөн гарсан байдаг. Мөн олон улсын хэмжээний мастер, Монгол улсын хөнгөн жингийн шилдэг тамирчин, Олимп дэлхийн рингинд эх орныхын нэрийг өндөр төргөж явсан Ган Эрдэнэ олон улсын мастрын маань яг гараагаа ихэлсэн ийм ринг байсан юм а. Шигшээ тулааныг үзэгч та бүхэнд тайлбарлан хүргэхээр Алтан заамар боксинг клубын дасгалжуулагч Төв аймгийн боксинг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ган Зориг хүрэлцэн ирсэн байна. Танд өнөөдрийн мэндийг хүргье. За та бүхэн ч гэсэн өнөөдрийн мэндийг хүргье. За ингээд эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Улаанбалангаас алдар спорт хорооны тамирчин Эрдэнэ заяа, Төв аймгийн Заамар сумын тамирчин Дашмаа нар шигшээ тулаанчлагчулсан байгаа. За Монгол улсын гавь тамирчин Аамтан ганд багшийн хөдөлгөөд алдар спорт хорооны дасгалжуулагчаар олон жил ажиллаж олон шилдэг тамирчдыг төрөн гаргуулсан энэ тамирчин ингээд алдрынхан бас энэ тэмцээнд их ач холбогдолж оролцсон шүү дээ. Бүгдээрээ багаараа яаж оролцсон. Алдар спорт хороо маань бол 13 хүний бүрэлдэхүүнтэй ирж энэхүү тэмцээнд нэлээд ач холбогдлож оролцсон байгаа. Мэдээж алдар спорт хорооны эрэгтэй баг тамирчид бол насан туршидын ангилалд бол мэдээж 3-4 тамирчин тогтмол 1-р 1 номерт бичиж яадаг. Монголын шилдэг багийн хувьд манай энэ тэмцээнд ингэж ач холбогдлож оролцсонд биднээс маш их баяртай байгаа. За мөн сүлд спорт хороо, аврагч спорт хороо гэдэг үйл ажиллагаагаа явуулдаг Монгол улс нэртэй олон спорт хороодын тамирчид бас хүрэлцээж оролцсон шүү дээ. Тэ энэ манай 63 кг Аз төвийн авраг, Азийн тоглолтын авраг Цэндбаатар маань сүлд спорт хороогоо төлөөлж Монгол улсын гавь тасгалжуулагч Ган Зориг болон анхны багш Их 50 нартайгаа бас энэхүү тэмцээнд ач холбогдлож хүрэлцэн ирсэн байгаа. Аврагч спорт хорооноос олон хэмжээний мастер Алтан цэцэг, Мишелт гээд аврагч спорт хорооны тасгалжуулагч Эрдэнэ багш манаас аваад тамирчтай аваад ирсэн байгаа. Шижиралт клуб үүсгэн байгуулагчны 17 жилийн энэ он тохиож байна. Шижиралт клуб
2000 одоо 2 онд тий өнгөж одоо бас цаг үе тухайн үед ямар байлаа гэхэд бол одоо Монголын боксын спортод хувь нэмрээ оруулж эхэлсэн олон хүний хичээл зүтгэлээр бол энэ клуб байгуулагдсан байдаг шүү дээ. Тийм ээ, энэхүү клубын маань одоо бидний багш Эрдэнэ 2 гэдэг хүн 2002 онд анх Төв аймгийн Замарсам хайласт 3 дугаар огт үйл ажиллагаагаа эхлүүлээд жилийн туршид бид гадаа бэлтгэл сургалт хийдэг байж байгаад тэр хүний хөдөлмөрийг үнэлээд одоо олон одоо компани шижрал компани одоо анхны захирал наван дутангийн дэвлэгтэйгээр энэ клуб маань нэгдээд одоо 17 жилийн нүр үдсэн байна. Энэ клубээс 5 олон хэмжээний мастер 14 спортын мастер төрөн гарсан ийм амжилтаар одоо явж байна. За тэмцээний тайлбарт оръё. Хөхөлнгаас одоо Дашмаа. За тийм Дашмаа Төвийн Алтан заамар боксинг клубын тамирчин байгаа. Энэхүү тамирчин маань бол одоо боксинг спортоор хичээлээд 6 сар орчмын нүр үзээд одоо энэ 2 дахь тэмцээндээ оролцоод ингээд алдрын спорт хорооны бас туршлагатай дажгүй тамирчинтай ингээд хүч үзээд явж байна. За анхны тэмцээн ямар тэмцээн бэ? Анхны тэмцээн энэ юун дээр олимпийн гараа бага насны олимпийн гараад нэг хожилтой тэмцээнд өндөрлүүлсэн байдаг. Харин 2 дахь тэмцээндээ шигшээд гараад ирсэн байна. Шигшээд гараад ирсэн байна. Тэг яг өсөж яваа. Одоогийн мэдлэр бас өсөж яваа тамирчтай нэг л дээ. За сая бас баруун гар гизэн хэсэггүй явуулаа тийм ээ. Энэ хоёр тамирчны хувьд бол бас бүр нэгнээсээ тийм илүү гараад ах бас юм ажиллахдахгүй байна л да. Яг хин арай урагшаа оновчтой явж байгаа нь л хожуулах магадлал өндөр байна. Ер нь одоо тэмцээнийг шүүгчд олон шүүгчд харж байгаа учраас ер нь анханасаа тэмцээний санаачлалтай гартаа аваад ер нь явах юм бол бас ялт байгуулах улмаар одоо бас алтан заамар тэмцээнд олон улсын тэмцээнд төрүүлэх юм боломжтой болно шүү дээ тийм ээ. За хамраас гайцсан байна. Хамраас гарсан байна. Одоо ингээд эмчтэр ер нь Монгол дэлхийн боксын холбооны дүрмээрээ бол 2-3 удаа энэ дэр цус гараад эмчтэр очих юм бол тэмцээнийг автоматар зогсоодог байна. За Дашмагийн хувьд ялангуяа илүү өндөрлүүлчих шиг боллоо гэж харагдаж байна. За 2 дугаар үе. За ер нь зөрөгтэй байна. Залуу тамирчдын хувьд бол тийм нөгөө туршлагатай энд нэг ансан юм байхгүй сайхан. Нэгс нь бол харгуу талаа юм. Одоо өстө харгуу талаа нөгөө манай ярьдаг штэ харгуу сайхан тоглож байна гэж шиг юм болж. За. Хэрвээ Дашмаа ялах юм бол бас утгийнхаа рингэн дээр төрүүлж авраг болох юм боломжтой болно. Бас өөртөө итгэл нэрээ давуу талтай байгаа хаа гэж бодож. Яг одоо бас өөрөх нь утгын ринг тийм ээ. Тэр бол голдоод авахгүй боломж шүү дээ бас. За одоо зөвхөн санзаарч байгаа тийм ээ. Эмэгтэй одоо боксчд маань бол Сүрийн боксчлон одоо эмэгтэй боксчд одоогоор бол шилэнтэй болж байгаа. За харин одоо насан туршидын одоо эрэгтэй боксчд маань бол шлемгүүд тулалдаг болсон байгаа. Тэр утгаараа бас хөмсөг задрах бэлтгэлийн одоо өдрийн тутмын бэлтгэл төр хийх бэлтгэлийн бас тактик өөрчлөлт орсон байгаа шүү дээ тийм ээ. Мөрөгдөхөөс. Тийм ерөнхийдөө энэ мөрөгдөхөөс их хамаарч 1000 туршлагатай байлаа гэд энэ мөрөгдөх янз бүрийн дохой гар санаандгүй байдлаар энэ хөмсгөндөө бэртэл авах магадлалууд хамар тэгээ энэ юмудаас хамаарч бэлтгэлийн бас төлөвлөгөөнд их өөрчлөлтүүд орж байгаа. За 2 дугаар үе. За ер нь тэмцээн дуусч байгаа юм байна. За ингээд хөхөлөнгийн тамирчин Төвөмгийн заамар сумын алтан заамар клубын боксчин Дашмаа ялт байгуулж авраг болсноор алтан заамар 2019 олон улсын тэмцээнд охидын 46 кг хэмжээнд төрүүлж авраг болж байна. За хүрэл медалийг алтан заамар клубын тамирчин Зэгсүүжин, мөнгөн медалийг алдрын спортын хорооны тамирчин хүртэж байна. Алтан заяа тийм ээ. Алтан медалийг алтан заамар клубын тамирчин Дашмаанаар хүртэж байна. За анхүү шагналыг одоо Төв аймгийн заамар сумын хайлтлагын засаг дарга ганц цэг гардуулан өгч баяр хүргэж байна. За мөн одоо спорт дэлгэхтэй
дан одоо боксоос гадна олон тэмцээн уралдааныг бол одоо хайлс багийнхаа төвд одоо дэмжин зохион байгуулдаг ийм одоо спорт хэлхтэй ийм хүн байна лээ. За ямар ч байсан одоо нутгийн рингэн дээр дашмаа аврагуулж цаашдаа одоо дашмаагийн одоо бас шинэ карьер эхэлж байна шүү дээ залуу тамирчны хувьд. За Улаанбулангаас Эрдэнэт бокс клубын тамирчин зүсэг дээр Улаангаас Төвөмгийн Замарсмын Алтан замар клубын тамирчин сайн баяр гарч ирсэн байна. За сайн баярын хувьд одоо хэр туршлагатай тамирчин байна. За сайн баяр бас л яг л адилхан 6-7 сар хичээлж байгаа. Бас л өсөж байгаа. Тамирчтай нэг одоо энэ бас нэг 2 дахь тэмцээн урдан баг насны улсын аврагт оролцож байсан. Баг насны улсын аврагаас бас нэг медаль хүртэж байсан тамирчин байгаа. Ер нь Алтан замар клуб дээр хэдэн тамирчин за яг дан одоо замар сумынхан байна уу? Өөр одоо Сүд орнотгийн өөр тамирчин бэлтгэл сургалтад хийж байна уу? за яг энд бол Төвөмгийн Замар сумын хүүхдүүд хичээлж байна. Өөр орнотоос бол тамирчин бас нэг манай дотоод бодлого байгаа. Яг үндсэн замрынхаа хүүхдүүдийг бэлдээ гэсэн зорилготой хичээлж байгаа. За хайласт багаас одоо олон бокс төрж авсан. Тийм. За хайласт баг шүү дээ. Тийм. Одоо Монгол бас л анхдагч газрын нэг хайласт багаас 5 олон хэмжээний мастер ирсэн. Тэргээр одоо ган эрдэнэ байна тийм ээ. Олон хэмжээний мастер ган эрдэнэ Монгол улсын 11 удаагийн аврах энэ тамирчин маань ихэд энэ багаас л яг төрж гарсан хүүхэд байгаа. Одоо норд бол отгох эрдэнэ бэлгүүн гээд. За цэцэг дарын хувьд одоо бас ор чадвар илүүрхэж тоолуулж байна тийм ээ. Тийм ээ. За дасгалжуулагч альчуур идэж. За тулааныг татгал. За ер нь бол энэ зөв тактикл да тийм ээ. Энэ их тэргүй одоо туршлагатай аим шилдэг тамирчинтай бол тэгтэргүй ялагдахаас очдог зүрхээ нөхөө залуу тамирчдыг зүрхээ нөхөхгүйгээр за ер нь гар зөрүүлээд за нэг энэ төвшөнд байгаа мэн мэдээд энийг бас багш нар их сайн мэдрэх хэрэгтэй л дээ. Үнэхээр мэдэрч чадахгүй бас хүүхэд хохирох магадлал өндөртэй байдаг. Тэгээд энэ тулаан дээр нь анализ хийгээд цаашдын бэлтгэлийг анхааруулад. За Эрдэнэт бокс клубын тамирчин цэцэг дээр авраг болсноор Алтан замар одоо 2019 он улсын нийтлэг тэмцээний авраг болж байна. За сайн бэрийн хувьд одоо бас мөнгөн медалийг хүртлээ. За ингээд сум хөдөө оронт бүр сумын багийн төв дээр одоо олон улсын тэмцээн зохион байгуулагдаж байна. За шагналыг одоо энэхүү тэмцээнийг зохион байгуулах танаасан зохион байгуулсан олон улсын хэмжээний мастер Төвөмгийн бокс холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ган зөргийн одоо аав Ган жаргалгүй гардуулангч баяр хүргэж байна. Одоо Аз нутаг Завхан аймгаас одоо хүрэлцэн ирж энэ одоо олон улсын тэмцээний хүндэтгэж хүрэлцэн ирсэн байгаа. Шагналыг гардуулангч баяр хүргэж байна. За сайн баяр мөнгө медаль хүртсэн. Ингээд аврагын алтан медалийг Эрдэнэт бокс клубын тамирчин цэцэг дээр хүртэж өөрийнхөө одоо бас карьерт шинэ амжилтаа эхлүүлж байна. Медалийг албан спорт төрөний тамирчин хүртэж байна. За Атар хоёр шүүгч байрлал ажилласан байна. Дараагийн одоо тулаан. За дараагийн тулаан бол одоо насан туршидтэй ангиллын тулаан хэлж байна. Улаанбааг талаас олон улсын хэмжээний мастер Гүндэг маань хилчээ спортын тамирчин. За Хөхөлөнгаас аврагч спорт төрийн тамирчин олон улсын хэмжээний мастер Алтан цэцэг нар гарч ирсэн байна. За Дорнод аймгаас төрж гарсан сүүлийн одоо тулж байгаа залуу өсөх ирээдүйдээ шилдэг тамирчдын нэг бол одоо Алтан цэцэг мастер. За Гүндэг маань ч гэсэн одоо энэ жинд одоо сайн тулж байгаа. Ийм одоо тамирчдын нэг. За хоёул одоо 2-3 гэлээр жин өгсөн баг шиг байна те. Хоёул нь 51 51 ил одоо тамирч шүү дээ. Энэ жилээ одоо энэ тэмцээнд бол 54-т тулж байгаа юм байна. За Монгол улсын гавьяа тасгаж төмөр отоо багшийн одоо шавнэр за олон улсын хэмжээний мастер Эрдэнэ баяр. За тэгэл одоо энэ Дорнод аймгаас төрж гарсан шилдэг тамирч Дотгон далай гэх тэргүүтэй. Ер нь одоо бас энэ цаг үед Дорнод аймгийн боксчдын төлөөлөл хүчтэй байна шүү дээ. Тийм ээ. Энэхүү одоо энэ хайласт 3 дугаар багч нь бас л Дорнотоос гаралтай гэхэд баг ерөнхийдөө хэлцдэггүй болж байгаа маа. Төмөр отоо багшийн шив одоо энэ клубыг санаачлан үүсгэн байгуулагч Эрдэнэ баяр гэдэг хүн маань бол Төмөр отоо багшийн
Унган шав. Эрдэнэ хоёр багшийн бас анхны шав нь би одоо ганц зэрэг. Зөв. Тэгэхээр одоо ингээд ер нь явж энд Хайластагийн одоо боксын үрийг бол Төв аймгийн Дорнод аймгийн одоо боксчд. Тийм, Төмөр Утаа багшийн тарсан үр ирнэ гэл. Өнөөдөр үр шимээр нөгөөд эхэлсэн байгаа. За өнөөдрийн энэ олон улсын тэмцээн би бол одоо бас харж ирсэн энэ зааланд болж байгаа энэ тэмцээнийг заамар сумынхаа маш олон хүмүүс ирж үзлээ. Магадгүй энэ тэмцээнийг үзээд заамар сумын олон одоо өсвөрийн хүүхдүүд аав ээжүүд хүүхдээ одоо энэ боксд оруулах гэсэн сонирхолтой мөн одоо хүүхдээ энэ боксing тамирчин болгоё гэсэн юм өсөл мөрөөдөл төрсэн байх гэж бодож байна. Магадгүй энэ тэмцээний ач холбогдол бас энэ бас байх тийм ээ. Тийм. Ерөнхийдөө тэгээд энийг нэг сонсохоор нэг үзэгч бид нар бас олон улсын тэмцээнийг ингэж хийчихвэл бас ээж аав нар болон энэ өсвөрийн өсч байгаа хүүхдүүдэд маш их зургатаар хардаг хүмүүс нь энд ирээд тултахаар ямар байдгийг харуулахын тулд бас зорилго маань байсан л та. Замрын хүүхдүүдийг өсч ивчгээд. Тэгээд ер нь хин ч хэнийг хожиж болохоор Монголын шилдэг ихний 8-ууд гэхээр бас үнэхээр үзүүштэй сайхан тулаанууд гарсан байгаа. За Гүндэгмаа Талаан зогоорой тийм ээ. Гүндэгмаа Алтан цэцэг хоёр. За энэ хоёрын хувьд бол туршлагын хувьд бол одоо ер нь ялгаагүй гэхэд болно. Гүндэгмаа мастер бол одоо бас арай эртнийх. Сүүлийн амжилтаараа ярих юм бол одоо Алтан цэцэг мастер маань бас арай илүү явж байна. Тэр энэ хоёрын тулаанд бол одоо маш их энэ тэнцүү сайхан өгөө аваатай. За тэр 100 гарын сая шулуун болоод яг л бууж ин тийм ээ. Алтан цэцгийн. За энэ жил одоо Оросын холбооны улсын улаан улсууд дэлхийн аврагчдын уран тэмцээн зохион байгуулагдана. Ихтэй боксчдын тийм ээ. Яасан дөрөвчдийн. Тэр утгаараа одоо бас сорилго болсон их том тэмцээн. Алтан цэцгийн одоо бол ер нь дэлхийн аврагчдад амжилтанд оролцох ийм одоо зорилго тавьсан байгаа. Ийм одоо бас зорилготой байгаа гэдэг бол тэмцээний дараа илэрхийлж байсан. Магадгүй энэ тэмцээн бас өөрийнх нь форум ямар төвшөнд байгааг харуулсан. Энэ тэмцээн болсон байх. Алтан цэцгийн хувьд бол үнэхээр бас мэдрэмж өндөртэй тамирчин л та. Өөрийнх нь давуу тал бол мэдэрдэг те, орж гардаг ажиллагаатай. Алтан цэцгийн анхны багш бол Төмөр Утаа багшийн хүү Эрдэнэ хоёр одоо Дорнод аймгийн дасгалжуулагч хийж байгаа. Эрдэнэ хоёр багш байгаа. Тэгээ одоо сүулдэ аврагчтай спорт орон дээр одоо бас болдгийн Эрдэнэ хоёр багшийн өдөрлөгөөр ажиллаж байна. Гүндэгмаагийн хувьд бол хилчээ спорт хороо Жамтай эрхийн дасгалжуулж байна. Тэгээд шгшээ хөв дээрээ бол бүрэн өчр дасгалжуулагч дээр хийгээд ингээд явж байгаа. Норогоор одоо бас арай нэг жоохон өндөр юм байна те Гүндэгмаагийн хувьд. Гүндэгмаа тий одоо энэ Гүндэгмаа бол яг 54-ийн тамирчин. Алтан цэцгийн хувьд бол 51 кг-ийн тамирчин болохоор бас нэг жингийн ч гэсэн ер нь ингээд харагдах бас нэг тийм байна. За манай эмэгтэй боксчдын маань хувьд дэлхийн аваргаас одоо медаль хүртсэн тамирчинтай болсон. Одоо ер нь дэлхийн аварга л ер нь дутуу байгаа шүү дээ. Олимпик дэлхийн аварга дутуу байгаа. Азийн наадамд медаль хүртсэн. Аз твийн одоо аврагтай болсон. Одоо эмэгтэй боксчд нь Олимпиас медаль хүртгэл дутуу. Дэлхийн аваргаас медаль хүртсэн. Одоо алтан цэцэг. За одоо эмэгтэй боксчдороо бол дэлхийд дээгүүрт ордог. Ер нь ихний топод багтдаг энтхэг улсад бүр рингэн дээр нь очиж авраг болсон байгаа. Хүрэл медаль хүртсэн байгаа. Аврагын тэмцээнд дэлхийн аврагын шалгуур тэмцээнээс Нандин цэцгийн бол маш олон жил хичээлж байгаа. Одоо ерөнхийдөө хүн зүтгэх юм бол амжилтанд хүрч болдго юм байна гэдгийг л харуулсан сайн тулаан болсон бол одоо Монголын боксчид бол бүгд л тэгж харж баярлсан. Энэхүү тэмцээнийг ч гэсэн бид нар Нандин цэцгийн 54 кг-д бас зориулж хүндэтгэл үзүүлж хийсэн юм. Тий. Жингийнх нь. Тий. Нандин цэцэг манай өөрөө тодорхой хүндэтгэх шалтгааны улмаас бол ирж амжаагүй. За одоо бас гал харсан ширүү өрсөлдөөн болж байна. Лаас үлэрэн. Тэгээ ерөнхийдөө үе болгон дээр Алтан цэцэг арай давуу тоглоод байна. Гиз гаргаад шулуун. Тэгээ яг энэ зөвхөлтүүдийг маш олон хийж байна хойшоо гараад.
Энэ л алтан цэцгийн тоглолтын давуу тал энэ л дээ. Хүнд урдгаараа хүргэж байгаа л хоошоо гарцдаг. За ер нь сүүлийн раунд учраас 20 тамирчны хувьд одоо юу байдаг бүх зүйлээ одоо шахаж байна. Хашир одоо туршлагатай тамирчид одоо ер нь одоо юм ийхгүй харинаас ер нь итгэх үзүүлээд байдаг шүү дээ тийм ээ. Тий. Эхний 2 үе ялцсан байлаа чинь 3 дугаар үедээ итгэх үзүүлээд яваад байдаг. Тий. Тактикийн цагаа барин те өөрийнхөө хүчийг одоо бас юу гэдэг мэдээж бэлтгэл сайтай хүн байгаа бол 3 дугаар үедэр ер нь бол илүү тоглох хэмжээлтэй байгаа. Эхний 1-2 үедэр бол өрсөлдөө илүү тоглож цуцаах ч юм уу те. Тамирчин бүр болох гэл өөрийн нэг тактик. Тамирчин бүр өөрийн тактик боловсруулан тэрэн дээр нь бүр сайжруулж багш тасалжуулагч нь боловсруулж одоо юм гаргаж ижил амжилт үзүүлж байна л да. За алтан цэцэг. Олон улсын хэмжээний мастер Гүндэг маа нарын тулаан. Гүндэг маа соновчтой. Сүүлийн раунд дээр бол Гүндэг маа мастер бас арын гар шулуун цохилдог бас соновчтой хэд зөхиод амжиж байна. Боксинг тэмцээнд одоо жин их хастаг ийм жиний өдрөөр үздэг юм тулааны хувьд бол нэгээс 2 жилийн зөрөөж гисэн маш их. Ачаалтай яа. Тэгээ олон өдөр болдог тийм ээ. Олон өдөр шинэ бол бас 3 дугаар ам дээр жоохон яах нь бол мэдээж жингийн байна. За ингээд хөх булангаас гартуулсан аврагч спорт хорон тамирчин олон улсын хэмжээний мастер Гүндэг маа ялтай болсон байна. За ингээд 54 кг жингийн шагналтыг гартуулсан өгч байна. Хүрэл медалийг Эрдэнэт баг хангад спорт хорны тамирчин Гэрэл Чимэг, мөн хүрэл медалийг алдар спорт хорны тамирчин Овин Чимэг хүртэж байна. За ингээд мөнгөн медалийг олон улсын хэмжээний мастер Гүндэг маа, аврагын алтан медалийг алтан цэцэг одоо багшаасаа шагналаар авч байна. За Шижир алт клубыг үүсгэн байгуулагч олон улсын хэмжээний мастер Болдын Эрдэнэ хоёр багш шагналыг гардуулан өгч баяр хүргэж байна. Олон улсын анх дугаар тэмцээн тийм ээ. Мөн энэ баг дээр бас сайхан өргөн төлөв зохион байгуулагдаж байна. Тэгээд 3 улсын одоо хөрсөг тэгээд дээр нь мөн тодруулж хэлэх юм бол бас шилдэгүүд энэ ч болж байна. Тэгээд өнөөдөр бас ширэн билетүүд нь бас мөнгөтэй сайхан харагдаж байна. Тэгээд өнөөдрийн хувьд манай Шижир алт өрөмж төлөвлөрийн газар тийм ээ. Алтны үйлдвэр бол нийгмийн хариуцлагын хүрээнд энэ спортын боксing спортыг бол 14 дахь жилдээ ивент гэж одоо хамтран ажиллаж байна. За Шижир алт клуб 2002 онд анх миний бие Зөв аймгийн Заамар сумд одоо ирж одоо наван довтон дарга Шижир алтны анхны захирал намайг дэмжиж одоо анх 2002 онд одоо Шижир алт клубыг байгуулж байлаа. Энэ 17 жилийн хугацаанд бол Шижир алт боксинг клубээс 14 спортын мастер, 5 олон хэмжээний мастер төрсэн ийм амжилттай явдаг. Тэгээд анхны шавнараас нь Шижир алт клубийн 17 жилийн явц зохиоё гэсэн санаачлаг гаргаад энэ тэмцээнээ амжилттай зохион байгуулад одоо хагас шгшээ тулааны хүртэл явагдаж байна. Таны бас багшийнхаа алдрыг үргэлжлүүлээд дасгалжуулагч болсон байгаа. Өнөөдрийн тэмцээнд хэдэн хүүхэд оролцож байна? Ямар амжилттай оролцож байна? За өнөөдрийн тэмцээнд манайх 8 тамирчин оролцуулаад за одоогийн байдлаар 5 ажилтай 3 ажигдaltaй явж байна да. Одоо би Төв аймгийн боксing холбооны нарийн бичгийн дарга байгаа. За тэгээд манай Төв аймгийн боксing холбооны тэргүүн инк бол гэж ах маань бид нар хамтран ажиллаа. Сая өдөртөх зөвлөө байгуулад одоо цаашдаа бодлогоор Төв аймгийн боксыг бусад сум болон одоо системтэйгээр хөгжүүлэхээр ажиллаж байна. За 57 кг-ийн жингийн финалийн тоглолт. Олон улсын хэмжээний мастер Хархуугийн их хамар алдар спорт орны тамирчин Хөвөлангаас, Улаанбулангаас Баяр сайхан боди макс клубын тамирчин. За Баяр сайхны хувьд бол зүү араагаас төрөн гарсан тасалжуулагч Чинбатын төлөвлөнд ор гарч ирж одоо залуучдын шгшавд хэрэглэгдэн. Бас л өсч байгаа манай шилдэг боксчдын нэг. За энэ хөмрийн хувьд бол одоо манай Монголын спорт сонирхчид бүгд мэд. Университет наадмын авраг заман олон улсын тэмцээний олон удаагийн алтан хүрэл медальтай. Ер нь одоо яг энэ жин одоо бокс спортод одоо шилдэг
За мөн дэлхийн аваргаас медаль хүртэн, олимпийн аваргаас медаль авна гэсэн одоо итгэл найдварыг ер нь тээж байгаа ийм тамирчин шүү дээ. Баянгур аймгаас гаралтай. За ах トゥ хоёр одоо тулалддаг. Инх мандах гээд. За инх мандахын хувьд одоо бол хагас шишээ тулаан дээр хөмсөг задраад шгшээ тулаанд одоо олон улсын хэмжээний мастер ган дулуумтай тулдах байсан болж одоо тулаан болоогүйгээр одоо ган дулуум өвчин магалгаагаар ган дулуум ялт байгуулсан байгаа. Ингээд одоо инх мандах бол одоо мөнгөн медалийг хүртсэн байгаа. Ах トゥ хоёр бас 52 57 кг 56 кг-ийн Монголын 1 номер өдөг гэд байна гэдэг бас их ховор тохиолдол хаа. Урд нь бас цөөхөн тохиолдол гарч ирсэн байх гэж. За сайн баяр. Баяр сайхан. Баяр сайхан тийм ээ. Body Max клубын тамирчин баяр сайхан. Доор тасалжуулагч Эрдэнэт. За энэ камерын хувьд бас олон тулаан удсан энэ тамирчин. Тийм залуу тамирчин гэхэд бол баяр сайхны хувьд ч гэсэн сайхан тулаан гаргаж байна. Урагшаа довтлсон баяртай. За Body Max клуб шгшээ тулаанд дэр нь Body Max клубээс нэг л тамирчин Гэрсэн байна. шалгарлаа. Нийт ер нь энэ тэмцээнд хэдэн тамирчин оролцож байгаа Body Max клуб? Body Max клуб 5 тамирчин оролцсон. 2 хүрэл тэгээ одоо алтын төлөө баяр сайхан хэлсэн байна. За эхний раунд бол ерөнхийдөө энэ тэмцээн сайхан боллоо. За эрингэн дээр Олон шишээгийн туслах тасалжуулагч баяраа гарч ирсэн байна. За одоо баяр сайхан жоохон яваад хэрэгтэй тийм ээ. 2 дугаар раунд хэлсэн. За тэгээ бокс ер нь одоо ганц гараар хэдий тулдчих гисэн. Хамгийн чухал нь хөлийн ажиллагаа бас байдаг тийм ээ. Тэг хөлийн ажиллагаа маш чухал. Яг одоо ингээ хөл дээр байнгын зогсгоотой ч юм уу яг тийм тактикаар ганцхан хөл дээрээ шууд ажиллахгүйгээр ажиллаг тактик мактер бол бокс дамжиж үзэхэд маш ховрлолтой. За олон улсын хэмжээний мастер Харахуугийн камер. Яа одоо Анхал одоо универсиад наадмын авраг болж гарч иж байсан. тийм. Ийм тамирчин. Энэ багасаа тодорсон хөвгөлтэй өсвөрийн залуучууд насны хүрчээдгээд л одоо Монголд төрүүлж үзээгүй авраг байхгүй л. Тэмцээнд ер нь олон тэмцээнд төрүүлсэн. Тэмцээнд төрүүлсэн. За тэр зүүн гарын явс хажуу. Тэр хүчтэй болж шүү. Ерөнхийдөө энэ камерын үед давуу тал бол ерөнхийдөө хажуу цохилтууд маш тесрэлттэй хийдэг. Одоо хүнд нэг хурц цохилт гэж байдаг бол энэ камерт бол ерөнхийдөө хажуу цохилтууд бол дандаа тесрэлттэй. Ажиллагаатай. Тэг өөрөө оноо авчаад хойшоо чийж татаж хий зөхүүлэл хүн хий зөхүүлэхээр их хий зөгч байгаа хүн их ядардаг л тээ. Тэрсэний үед нэлээ их өөрөө намхан болоод их тонгоох их хортой. За энэ тэмцээнд бас Оросын холбооны улсын Боред улсаас баг тамирчид ирж оролцсон. Боред улсын спорт Оросын холбооны улсын спортын мастер Баяр гэж залуу 57 кг ирж нэг хамрт хожигдсан байна. Медаль хүртсэн тийм ээ? Тий. Хүрэл медаль хүртсэн байна. Унд Доржо гээд 63 кг-д Улсын мастер Мишелтэй тоглоод бас хожигдож хүрэл медаль хүртсэн байгаа.
За дөржигийн хувьд одоо бас манай Монголын боксчтой бас маш сайн тулалдж ирсэн. Туршлагатай ийм одоо тамирчин байсан. Манай Улаанбаатарын цом олон улсын тэмцээнд хүртэл хүрэлцэн ирж оролцож ирсэн. Ерөнхийдөө бол одоо монголчуудаа зодолтоос хүрсэн гэж хэлж болохоор тамирчдын нэг л дээ. За сүүлийн раунд шийдвэрлэх. За эхний раундд ойролцоос 2 дугаар раунд дээр инкамер нэлээд илүүрхэж хэрэгсэн ажиллагаа. Энэ бас туршлагатай тамирчны тактик л да. Эхний раундын дээр жоохон тамирчнаа судлаад 2 дугаар раунд дээр за ингэж тоглож болох юм байна гэдгийг тактик боловсруулад одоо ингэ 2 дугаар раундаас бүр ажиллагаагаа нэмэгдүүлээд ажиллаж байгаас харагдаж байна. За манай одоо яг энэ рингнээс төрж гарсан манай гайрдын ч цөнгөн жиндээ бол ажиллагаа өндөртэй тамирчин шүү дээ тийм ээ. Тийм. Үнэхээр одоо гайхалтай ажилладаг хоёр хүлийн ажиллагаа. Бүхнээр нь шухдаг. Тийм, хоёр талаараа ажилладаг гэх. Одоо боксынханд жижиг үеэ энэ гэж ирнэсэрэгдэг тийм ээ. Тийм. Гайрдны хувьд бас тодорхой хэмтэх шалтгааны улмаас сая тэмцээндээ ирж оролцож амжсангүй. Одоо Тайландын эзэн хааны цомын тэмцээнээс медаль хүртсэн цөөхөн тамирчид нэг шүү дээ. Тийм. Дэлхийн аваргын 5 дугаар байр, Олимпийн 5 дугаар байр. Налын төлөө тулдсан. Тийм. Астивын аваргаас бас медальтай. Азийн аваргаас мөнгө хүрэлтэй. Тийм. Нандагийн хувьд бас мөнгө хүрэлтэй. Тийм, Азийн тоглолтын хүрэлтэй. Ерөнхийдөө дэлхийн аварга Олимпийн наадмаас үлдсэн дотоо. Гайрдныг бас одоо яг ингэж бэлтэж гаргаж ирсэн. Инхэ Батар гэдэг багш Эрдэнэ 2 багш маань бас хүчүүлмэрл байгаа л та. Манай энэ Шижирал боксинг клубыг үүсгэн байгуулагч Эрдэнэ 2 багш маань үүсгэн байгуулад бусад бас цуг хамтран ажиллаад цуг клубыг маань авч явсан хүний хувьд бол одоо бас спортын мастер Инхэ Батар гэдэг багш маань бас л Доронтын Төмөр хотын багшийн шив. Тэгэл хоёр найз Төв аймгийн Заамар сумд боксыг хөгжүүлсэн дээ. За бас одоо Монгол улсын гавь тамирчин Олимп дэлхийн одоо медальтан Дөржнөмөгийн хатган далай энэ тэмцээний шгшээ тоглолтыг хүрэлцэн гэж үзэж заамарчууд төмтөл үзүүлсэн байгаа. Тэгээ одоо гавь тамирчинтай, гавь тасгажуулагчтай золон улсын тэмцээн Орос улсын мөрөөдөс тамирчдыг оролцсон. За тэгээд энэ цаг үеийн одоо Монголын жинжингийн шилдэг 8 оролцсон гэдэг утгаараа бол энэ одоо тэмцээн үнэхээр шансаатай. Ийм одоо тэмцээн оромтогдсон. Сүүлийн үеийн боксийн холбоо улсын аварга бол оны төгсөлтөөр хийгээд байгаа шүү дээ. Онгороод ирнэ олон улсын нарт нэлээд томоохон тэмцээн болсон бол хайлт одоо багийн тэмцээн байлаа. За инкамер. За олон улсын хэмжээний мастер халдвар спортын тамирчин инкамер их ялтай болсноор Алтан заамар 2019 тэмцээний аварга болж байна. За бас өнгөтэй ой байна да. Энэ жил одоо дэлхийн аварга Оросын албаны улсын Хятад мөрөгт зохион байгуулагдана. За одоо бас ясалж байна тийм ээ. Халдвар спорт орны тамирчин аймгийн сайхан да ингээд. За ингээд шагналыг гартуулгч баяр хүргэж байна. За хүрэл медалийг хангар спорт орны тамирчин Мөг талай Эрдэнэ бокс клубын тамирчин Лондон нар хүртэж байна. За Олимпийн наадмын хүрэл медальт мөнгөн медалийг Олимпикс клубын тамирчин Баяр сайхан, алтан медалийг Халдвар спортын тамирчин Инхан Барнаар хүртэж байна. Хамбург 2017 дэлхийн аваргачлал тэмцээний хүрэл медальт Дөржнөмөгийн хатган далай гавьяат гартуулгч баяр хүргэж байна. Хайлас баг дээр Шижирал клуб маань үүсгэн байгуулагдаад 17 жил болсон байгаа. Тэгээд энэ клуб үүсгэн байгуулагдсан газараа бид нар энэ олон улсын тэмцээний зохион байгуулъя гэж бодсон юм аа. Тэгээд энэ Шижирал клуб үүсгэн байгуулагдсан цагаас 17 жилийн хугацаанд бас Олимпийн наадмаас бусад бүх тэмцээн урдад одоо медаль авсан юм тим амжилттай юм клуб байгаамаа. Тэгээд Сумар нутгийн зүгээс бас энэ боксing спортыг тэр дундаа Төв аймгийн бокс, Заамар сумын Хайлас багийн энэ бокс бол үнэхээр хөгжиж байгаад бол бас хурлын даргын зүгээс бол үнэхээр баяртай байдаг. Тэгээд дээр нь олон хүн эргэлзэж байсан багийн төв дээр бас энэ олон улсын хэмжээний тэмцээн хийхэд ер нь юу л бол гэж бодож байсан. Тэгээд тэр эргэлзээг тайлж 2 өдөр бид нар бас энэ тэмцээн оруулаанаа сайхан зохион байгуулалтын өндөр төвшөнд хийж байгаадаа бас баяртай байна. Хөдөө орон нутагт боксing спортыг хөгжүүлэх
Тэр тусмаа бол монголчуудын хамгийн өндөр амжилт гаргадаг энэ ганцаарчлан тоглолтын спортыг хөгжүүлэхэд бол одоо баг сумаас анхаарч энэхүү тэмцээнийг бас хүлээн авч хүндэтгэлтэйгээр сайхан зохион байгуулж байгаадаа талархаж байна. Өнөөдрийн энэ Golden Zamar олон улсын тэмцээн маань бас баг зохион байгуулж байхад бас өндөр зохион байгуулалттай их олон талаас оролцоотой байгаа учраас бас өндөр хэмжээнд сайхан болж байна. Тэгээд одоо манай сумын Алтан Замар гэдэг боксинг клуб байгуулагдаад бас жил гарсан болж байгаа. За тэр клубийнхээ нэрээр бас энэ тэмцээнийг аймгийн боксын холбоо, Монголын боксын холбоо ингээм хамтраад сайхан зохион байгуулж байгаа. Бид бол бас сум орон нутгад боксын спортыг хөгжүүлэх, сум орон нутгаас бас алдартай сайн тамирчин төрүүлж гаргах зорилготойгоор бас энэ боксинг клубыг дэмжиж ингэж ажиллаж байгаа. За одоо энэ тэмцээний хамгийн одоо сонирхол татсан супер дулаан хэлэхэд бэлэн болсон байна. За Монгол улсын 2019 оны финал да энэ хоёр. За Хөхөлөнгаас олон улс хэмжээний мастер Азийн наадмын аргаас Твин авраг Эрдэнэтийн Цэндбаатар Улаанбаатараас олон улс хэмжээний мастер Мишелт. Мишелт одоо саяхан болсон олон улсын тэмцээнд амжилттай орсод ирсэн. Саяхан болсон China Open олон улсын тэмцээн магс өндөр шансаатай тэмцээнд очиж төрүүлчихэд ирсэн байна. Төрүүлээд 3 хоногийн дараа Алтан Замар олон улсын тэмцээнд ирээд оролцоод. За Мишелт одоо бас залуучуудын тэмцээнд их амжилттай сайн оролцож, Европын цувралууд одоо их амжилттай оролцсон ийм тамирчин. Ер нь одоо өсөх ирээдүйтэй өсч л яваа юм залуу тамирчин. Тийм бас л багасаа тодорч гарч ирсэн тамирчтай нэг л дээ. Мишелтийн анхны багш спортын дунд сургуулийн дасгалжуулагч Дашвурма гэж багш байгаа. Дашвурма багшийн хувьд бол одоо Оросын улбаны улс руу бол тамирчтай бараг тэмцээн алгасахгүй явдаг. Тэрнийхээ чирэг хүүхдүүд нь бас нэлээд амжилтууд нөссөн, сайн тамирчид төрөн гарсан байдаг. За тэгээд одоо бас 4 жилийн өмнөөс хангалтын клубын дасгалжуулагч 10 спорт орны дасгалжуулагч Эрдэнэ өргөчтөр хичээллээд гişгшөөгийн тамирчин болоод явж байна да. За Эрдэнэбаатарын Цэндбаатар Рио 2016 зуны олимпик наадамд бас 5 дугаар дуурайны шагналд эзэлсэн. За ер нь одоо энэ өсчлөө ийм залуу тамирчин. За мөн 2018 он Жакарта Палембо 2018 зуны Азийн наадмын одоо бас авраг болсон байгаа. Аз ТV-ийн бас авраг болсон. Энэ жилийн үед одоо Аз ТV-ийн аврагч шалгуурлах тэмцээнд Монголын одоо ширэн бэлэлдэд үнэхээр одоо түүхэндээ байхгүй сайхан амжилтыг гаргасан шүү дээ. Тийм. Олон медаль хүртсэн. Тэгээ энэ бол бас л Монголын боксын холбооны бодлогын зөв дасгалжуулагч нарын ур чадвар тай байгааг нэг илэрхийлэлтэй тамирчтай амжилт сайжирч байна гэдэг юм. Цэндбаатарын хувьд бас одоо анхны багш нь Баянгол дүүргийн дасгалжуулагч Инх Тайван гэж бас олон сайхан мастер төрүүлэн гаргасан бас Монголын бас өөрөө шилдэг мастер. За одоо сүлд спорт орон дээр сургууль таазааж байгаа. Ганц зэрэг багшийн Монгол Улсын гавь дасгалжуулагч ганц зэрэг багшийн. Ганц зэрэг багштай бас олон шилдэг тамирч төрөг гаргасан. За одоо ганц зэрэг багш бол одоо Монголын хамгийн том амжилт үзүүлсэн дасгалжуулагч нэг л нэг. Мэдээж олимпийн авраг Бадрууган олимпийн мөнгөн медаль Сэрдам нарын багш шүү дээ. За Цэндбаатарын тоглолтын нэг онцлог бол цохилтон дээр их тесэрдэг. Энэ тамирчин шүү дээ. Цохилт хамгаалтыг маш сайн хослуулж ажилладаг Цэндбаатар. За эхний раунд өндөр өссөн. За Эрдэнэ өргөчд бол
Шавьтаа бол зөвлөгөө зааврыг өгч байгаа бах. Нэр 7 тоглолцсон. Энэ хоёрын хувьд одоо бэлтгэл дээрч одоо үзэж байгаа бүх тэмцээн дээрч одоо Монголын 1-2 гэдэг дээрээ л явж байгаа хоёр залуу. Насны хувьд ч ойролцоо. Энэхүү тэмцээн дээр иргэний булан болгонд бас нэг гантилны хэлбэртэй ус гараад Жинбат. Энэ ус манаас бидний тэмцээнийг одоо манай Монголын UB Cup гэх тэмцээнийг бас ивент итгэж оролцсон байдیں۔ Одоо энэ бас л энэ хайлаас 3 дугаар агаас гаралтай бизнесмен. Зөв. Хүний бас үйлдвэрлэж байгаа бас. Ингээ сайхан хамтраад энэ тэмцээн бол үнэхээр олон хүний хүч хөдөлмөр одоо өөртөө нэрийн дөрдөл маш олон хүн одоо та бүхэн харсан л баг суман дээр өглөө бүр газрын замын тэгштэй туслаад уул уурхайн байгууллагууд замар сумын сундундын цагдаагийн хэлтс гэдэл замар сумын удирдлагууд залуучууд сургуулийн удирдлагууд гэдэл одоо маш олон хүн оролцсон. Сайхан олон хүний хүчээр л ийм сайхан тэмцээн болж дууслаа да. За Шижиралт дунд сургуулийн одоо хамт олон бол үнэхээр энэ тэмцээнд бас идэвхтэй сайн оролцсон. За бараг 24 цагаар ажилласан гэхэд болно доо. Энэ шүүгч бүгд тэр ажилтай байх шиг байсан тийм ээ. Шүүгч шгшээ багны тамирчдын хоолыг галтгоо маягаар ажиллаж өөрснөө байнгын хоолундаар тасралтгүй хийлгүүлж тэгээд альва ямар нэгэн тэмцээн уралдаанд томоохон зүйлийг хийнэ гэдэг бол мэдээж ганц хүний хийх ажил биш л дээ. Олон хүний хүч хөдөлмөр өвснооны нэгдэлтэй байжээж энэ тэмцээн уралдааныг хийдэг, зохион байгуулдаг. За тэг хайласт багийн хувьд одоо бас энэ удаагийн одоо олон улсын тэмцээнийг үнэхээр одоо амжилттай сайхан зохион байгууллаа. Нэгдэж чадвал одоо энэс цаашаа өөр тий дахиад бид нэр 2 жилийн дараа бүр их сайхан цар хүрээтэй тэмцээнийг хийх боломжтой гэдгийг л сая болж харлаа. За Мишель. Мишель одоо бас тэндээс нуруугаар бол хамаагүй өндөр цэцэрэг харагдаж байна тийм ээ. Тий. Мишельд бас л орж гасан тоглолт ерөнхийдөө хүн зүгээр байлгадгүй. Их толгойс хэргэлтэй. Цэндбаатрын хувьд бол одоо яг энэ тэмцээний туршид харагдаад ажилтгаагаа бол бас нөгөө цол дагаж гэр нэмнэ гэдэг шиг л өөртөө бас маш сайхан ихтгэлтэй болсон байна. Тактикаж гэсэн маш сайхан боловсруулж гарч ирж байна. Ерөнхийдөө юмараа жоохон илүү байсан харагдсан шүү. Ойрын зэнээс их сайхан ажиллаж байна бас тийм ээ. Цэндбаатрын хувьд бол жингийнхээ хувьд энэ биеийн хөгжил цохилтын хурд хүчээр бол хамаагүй байлаа байна. Одоо бол Аз дааж тэр дэлхийд ч тэр ер нь бол Цэндбаатартай бас хүчний хувьд бол Цэндбаатар хиндэж бэлтгэр бид болчиход байгаа тийм ээ. болчиход байгаа тийм. За 3 дугаар раунд шийдвэрлэх раунд эхэлж байна. За сайн хөл алдчихжээ. Тэнд жоохон сайн нэг 20 дуурын амралтын дээр тэнд усаас гойцсон багш байна тий. China Open тэмцээний шинэхэн авраг ингээд Астивын аврагтай тулдж байна. Ер нь одоо ингээд яг л нэг одоо таавар яг л нэг энэ хоёр л гарч ирэх болоо гэсэн гээд хоёлаа л яг л гараад ирсэн. Энэ тэмцээний хувьд бол шүүлтийн хувьд бол маш сайхан бас манай Монголын бокс бол маш сайн ажилласан байгаа. Одоо урд янз бүрийн одоо нутаг дээр л бол хожил авдаг гэдэг тийм юм хийвдсэн хинч очсон хожиж мах магадaltaй юм шиг тэмцээн байсан. Бас Монголын бокс холбоонд бас баярлалаа гэж хэлмээр байгаа. Тэр одоо шүүлтийн асуудлаас болоод хамгийн их одоо бас тэрний горыг амссан хүмүүс л харахгүй монголчууд шүү дээ. Тийм учраас мэдээж Монголын боксын холбоо Монголын шүүгчд бол одоо түүний одоо хор шиг горын ямар байдгийг л мэддэг учраас хаач өсөө шүүхүүд тэр манай Монголын шүүгчд бол нэр хүндтэй юм байдаг.
2014 онд Инчоны наадмын төгсөлтийн шигшээ тулаан бол бас л хэцүү тулаан болсон шүү дээ. За тэр одоо ер нь олон байна да. Риогийн олимпиад Хамгийн ойрын шиг тийм ээ. Тийм. Риогийн олимпиад хэдэрч нэмгийн отхонлоо гавьяатын маань бас тэр Францын тамирчинд ажиллах жишээ нэ тийм ээ. Тэр бол бас л их. Ер нь бол одоо хамгийн тэр үний хорор шиг бол хамгийн их өөртөө мэдэрсэн улс монголчууд. Ганц бокс ч гэлтгүй тийм ээ. Жилөөд өхөн жудо гэх энэ том том спорт төр бол 20 дугаар зуунд бол одоо тэгэхээр тэрийг бол одоо мэдэрсэн ард түмэн бол Монголын ард түмэн юм аа. Тэр чутгаараа Монголын шүүгчдүүд үнэхээр хаач утсан нэр хүндтэй шудраг шүүдэг. За ажиллаад байна да. Бишэлтийн үед. Бишэлтийн үед ажиллагаа олон байгаа боловч бас тоочны оноо авах цохилтууд бас их цөөхөн болоод байна. Цэндбаатрын үед бол харин эсэргээр бишэлтийн цохилтуудыг гаргаад хамгаалт аваад хариу контр оновчтой болоод байгаа ажиглагдчих байна. За тэр харин гар хажуу өөрөө зохиод буцаад хамгаалт. Олон том мастертай гар зөрүүлж байгаа болохоор Цэндбаатрын үед улам сайхан туршлагдсан. За одоо бас Аябагийн хувьд АСТV аврагчлал тэмцээн дэлхийн аварга ирэх авдаг тийм ээ. Дэлхийн аваргаас одоо олимпийн ирэх авдаг. За тэгээ бас олимпийн ирэх авах нэмсээ урлагийн туслах зохион байгуулагддаг. За ингээд сүүлийн раунд эртнийчдийн 63 кг хэмжээнд сүүл спорт хорон тамирчин Цэндбаатар ялтаа болж Голден замар 2019 олон улсын тэмцээний авраг болж байна. За тэгээ 20 оны улсын авраг бол одоо бас л хинж төрүүлж магадгүй л бас л тоглолттой. Мишэлд ч гэсэн одоо энэ тоглолтын дээрээ дүнэлт хийж үлдэх зэрэгтэй баг. Бас л их сайн хашир мастертай. За Цэндбаатарын хөлсмөс нь үнэхээр задгаа гоё байна да. Бэлтгэл ч сайн байгаа юм байна. За хүрэл медалийг бүрээд улсын тамирчин Доржиева мөн хүрэл медалийг Бодимакс клубын тамирчин хүртэж байна. За шагналыг одоо Монголын боксын холбоонд илэрхийлэгч энх болд гардуулагч баяр хүргэж байна. За мөн одоо Төв аймгийн боксын холбооны тэргүүн. За мөнгөн медалийг аврагч спорт хорооны тамирчин Мишэлд, алтан медалийг сүлд спорт хорооны тамирчин Цэндбаатар нар хүртлээ. За ингээд энэ тэмцээний хамгийн хүнд жим буюу хамгийн сүүлийн одоо жигшээ тулаан хэлсэн эртнийчдийн 69 кг хэмжээнд хангар клубын тамирчин Далай. За Эрдэнэт бокс клубын тамирчин Сөхөйг мэл харсан байна. Мөн энэ хоёр бол нэг огшин хоёр шив. Батулга огшин хоёр шивл тулж энэ хоорондоо нэгээ сайн мэднэ. Одоо энэ хоёр яг л нөгөө олимпийн гарагаас багасаа цугтай явсан нас чацуу, жин чацуу гэдэг шиг л одоо тэгээд сүүлийн жилүүд одоо боксing тэмцээн уралдаа хөдөө оронтод их хэхэн зохион байгуулах боллоо тийм ээ. Үүний одоо үр дүнгээс шалтгаалаад үүний одоо үр чимээс болоод одоо Монголын шилдэг бокс хөдөө оронтоос шилдэг бокс төрөж гарч байгаа шүү дээ. Тий, энэ бас хөдөө оронтын тэмцээн зохиож байгаа багш тасалжуулагч нарын бас ихтэй зорилго нь байна л да. Урд нь бол усын шгшөөгтэй ойрхон энэ зааланд бол Улаанбаатар тэмцээн болсноор Улаанбаатарын хүүхдүүд маш их давуу талтай үзэж хардаг байсан. Одоо энэ шилдэг боксийн тэмцээнийг хөдөө орон нутагтаа зохиосноор боксing спортыг сонирх хүүхдүүдийн бас оролцоо айгүй их болж байна. Боксыг ойлгодог, дэмждэг байгууллагууд бас их болж байна. Тэр хүчээрээ бокс хөдөө орон нутгаас бас их сайн хөгжиж гарч. Энэ тэмцээн зохионол гэдэг бол хамгийн давуу талтай үйл ажиллагаа юм байна. Тийм тэрийг ойлгосныхаа хүчинд олон газрууд тэмцээн уралдаан авч зохиож байна. Одоо сүүлийн үед бол бас Булган аймаг маш их боксing спортыг дэмжиж байна. Бага насны улсын аваргыг бол жил бүр зохион байгуулж байна. Бага насны улсын аваргын жин гэхэд л одоо 20 гаруй жингийн төрлөөр явдаг маш их санхүүгийн зардал юм гардаг. Маш их хүн оролцдог юм тэмцээн. Нэг авж байгаа одоо. За нэг өгшөө хоёр шав. Тэмцээнийг бас авч зохион байгуулах бүхэл зүйлийн одоо Булган аймгийн тасалжуулагч Гамбулдах маань зохион байгуулж байгаа. Гамбулдахтаа бас баяр хүргэе.
За Далаагийн хувьд бол бас их мундаг гэдэг далаа Монголын шилдэг 8-д байгаа тэгсэн мөртлөө бас хуваараа ажил төрийн байгууллагууд ажиллаа явдаг юм байлээ. Тэгээд Сухойгийн хувьд бол шгшээ өдөр бэлтгэл хийдэг. Энэ хоёроос бол бас нэг ялгахтааргүй л сайхан тулаан гарч байлаа. За одоо ингээд Улаанбаатарын тамирчин шахаал яваад байна. Ер нь тактик сайн боловсруулаад хамгийн одоо гол юм бол ер нь бэлтгэл сайтай хүн ер нь цоцохгүй өөрийнхөө тактикаар тоглоно шүү дээ, тийм ээ. Тийм. Тэм бэлтгэлээ үнэн чир зөв хийн. Тэр хүн л ер нь 3 дугаар үедээр нь зогсч байдаг. Нэгэ зогсч байдаг. Бэлтгэлийг үлэгдсэн хүн бол эренгэн дээр л шангаа хүртэн л тээ. Эренгэн дээр хинч аврахгүй. За. Дөрвөлийг зогсоочлоо. За тулааныг зогсоочлоо. Сашуулагчийн сандар болов тийм ээ. За ингээд Хангар спорт клубын одоо 2 тамирчин тулдсан. Ингээд Сөхөйг ялтаа агуулж аваргуулж байна. Алтан замаар 2019 тэмцээний 69 кг жингийн инхүү шгшээ тулаан явагдаж өндөрлөлөө. За шагналыг гардуулан өгч баяр хүргэж байна. Төвөмгийн засаг даргын урлагч Саран гэрэл шагналыг гардуулж байна. Хүрэл медалийг Алтан замар клубын тамирчин Норов Бал, мөнгө хүрэл медалийг Алтан бэлэг клубын тамирчин Луван Жалбуу, мөнгөн медалийг Хангар спорт орны тамирчин Далай, алтан медалийг Хангар спорт орны тамирчин Сөхөйг нар хүртлээ. За ингээд Хангар спорт клубын 2 тамирчин алтан мөнгөн медалийн төвснөр зогсож байна. За Төв аймгийн энэ тэмцээнийг зохион байгуулалт Төв аймгийн одоо хамт олон багш нар, за боксын холбоо, засаг даргын тамгын газраас ихээхэн одоо бас төлөвлөлтөй оролцсон шүү дээ. За аваргуудыг жинжингийн аваргуудыг одоо бас ингэ танилцуулж ялдаршуулдаг. За ингэ аварч сур турын тамирчин Хишиг баяр, Алтан замар клубын тамирчин Сансармаа, Алдар спорт турганы тамирчин Эрдэнэ Заяа, Алтан замар клубын тамирчин Дашмаа, Алдар спорт турганы тамирчин Цэцэгдэр, аварч спорт турганы тамирчин Алтан Цэцэг, Хилчээ спорт орны тамирчин Ганд улам, Алдар спортын орны тамирчин Инх хамар, Сүлд спорт орны тамирчин Цэндбаатар, Хангар спорт орны тамирчин Сөхөйг. За өнөөдрийн одоо жинжингийн одоо аваргуудыг бас тэмцээний төгсгөлд танилцуулж байна. Хамгийн их орон нутгаас сайхан ивент итгэж оролцсон бол одоо Заамар өгөөмөр хайхан хийхээ компани захирал Уланбаяр гэдэг ах маань бас байгаа. За энэ өсгөө ирээдүйтэй шилдэг тамирчны шагналыг аварч сур турын тамирчин Хишиг баяр хүртсэн. За Монгол улсын одоо ардын багш Банд багш маань гардуулаа өглөө. За харин октийн өсвөрийн шилдэг тамирчнаар Алтан замар клубын тамирчин Сансармаа хүртлээ. За шагналыг одоо өсвөрийн шилдэг тамирчнаар Алтан од клубын тамирчин Давд дөрж хүртэж байна. За ингээд Давд дөрж шүүр хэрэг финалцсан байгаа шүү дээ, тийм ээ. Нэг жингийн хоёр одоо бас хоёулаа өсвөрөөтэй шилдэг тамирчин тодорч байгаа юм байна. За эмэгтэй шилдэг тамирчнаар олон улсын хэмжээний мастер аварч спорт орны тамирчин Алтан Цэцэг тодорсон бол эрэгтэй шилдэг тамирчнаар олон улсын хэмжээний мастер Сүлд спорт орны тамирчин Цэндбаатар тодорсон. За шагналыг Монголын боксын холбоонд илэрхийлэгч Инх бол гардуулж баяр хүргэж байна. За Монгол улсын ардын багш Аз ТV-ийн одоо алдар тушаа авраг манай алтан хоёрын багш одоо энэ тэмцээнийг хүндэтгэн хүрэлцэн ирж баяр хүргэсэн байгаа. За алтан замаар олон улсын тэмцээнд төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. Энэ тэмцээнд оролцоход ямар байв? За энэ ер нь бол айгүй гоё чанартай тэмцээн боллоо. Тэгээд би одоо энэ алтан замарын тэмцээнд бараг 10 оролцож 10 дахь төрүүлж байна. Тэгээд ер нь бол тэгээд сая Мишкатагаа ахаа финаллаа. Саяхан манай Мишка маань China Open очоод шинэхэн авраг болоод ирсэн. Тэгээд би бас сая шинэхэн аврагыг бас сая тэгээд гоё байлаа. Тэгээд үнэхээр одоо ингээд дэлхийн авраг байна. Тэгээд олимп байна. Тэгээд надад бол ерөөсөө амарх хэрэг байхгүй. Тэгээд ерөөсөө бэлтгэлээ хийж байгаа л
Алдаагүй боломжоо ер нь бол атгаж авна гэсэн зорилготой байна. Одоо аврах спорт хорооны тамирчин болсон. Тэгээд Эрдэнэ багштай болон баярлалаа. Одоо Эрдэнэ багштай Олимпийн ирэх тэмцээн, дэлхийн аваргын эрхийн тэмцээнд авч багшаагаа баярлуулнаа. Багшийнхаа хэлтийг алдахгүй. Орон дамжид бас боксчдэрийг халдахтай шүү дээ тийм ээ. Олон сайн дасгаж төрж гарсан. Манай анхны Эрдэнэ ирэх багш минь одоо манай төмрүүтаг шинжлэх тэмцээн олон тэмцээн болж байгаа. Тэрэнд нь одоо бэлтгэдэй хийгээд одоо маргааш 16-нд Дорн таймаг руугаа гарнаа. Тэгээд Эрдэнэ багштайгаа бас цуг явна бид нар. Тэмцээний шилдэг тамирчин боллоо ш тас. Маш их баяртай байна. Тэгээд 54 кг-нд анх удаа орж ийн. Би 51 кг тоглодог хүн. 54 кг анх удаа ороод авраг боллоо. Шилдэг тамирчин боллоо. Ямар ч байсан оролцсон бүх тамирчин минь шилдэг байлаа. Монгол улсын боксын дугуйнд анх удаа манай Төв аймгийн бокс холбоо тэр дундаа манай бокс холбооны нарийн бичгийн дарга ган жаргалын ган зориг инг бол миний үе манай бокс холбооны дэд ерөнхийлөгч Эрдэнэ баяр мөн одоо Замар сумын удирдлага Монголын бокс холбоо Төв аймгийн одоо удирдлагуудтай ярьж байгаад энэ тэмцээнийг зохион байгуулсан. За энэ тэмцээний онцлог нь бол манай шижиралт тосхон нэг баснда хайлаас баг маань боксын үлгийн нутаг. Манай энэ тосгоноос олон сайхан боксч төрж гарсан. Анхны маань одоо тамирчин Ган Эрдэнэ маань Ерөөшөнөө 2016 амжилттай оролцож одоо 5 дугаар шагналт байранд одоо шалгарч байсан. За түүний араас олон сайхан боксч төрж гарч байна. Нэрийн дурдах юм бол урт чагсаалт үүсэх бах. Тэгээ боксын спорт маань бол Төв аймагт амжилттай сайхан хөгжиж байгаагийн нэг илэрлэл маань энэ тэмцээн боллоо. За энэ олон улсын боксын тэмцээнийг цаашдаа 2 жил юм уу 3 жил нэг удаа уламжлалт болгож Golden Summer 21 22 гэх маягаар боксын спортыг хөгжүүлэхийн төлөө Төв аймгийн бокс холбоо Замар сумын одоо удирдлагуудтай хамтран ажиллах болно. За энэхүү Алтан Замар 2019 олон улсын нийтлэг тэмцээн Төв аймгийн Замар сумын хайлт багийн төв амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Монгол улсын одоо жинжингийн шилдэг 8 тамирчдаас гадна Орос улсын Бурайд улсын баг тамирчид хүрэлцэн ирж оролцлоо. Олон улсын нийтлэг тэмцээн анх удаага Монголын спортын төвхөнд сумын биш, аймгийн биш, одоо багийн төв дээр зохион байгуулсан гэдэг утгаараа үнэхээр сонирхолтой ийм одоо сайхан тэмцээн боллоо. За Монгол улсаас алдар спортын хороо, сүлд спортын хороо, аврах спортын хороо, Алтан Замар боксинг клуб, Эрдэнэ бокс клуб, Булган аймаг гэдэг одоо олон боксing одоо шилдэг клубүүд спорт хороод энэ удаагийн тэмцээнд оролцсноороо хийхэн одоо өргөн цар хүрээтэй сайхан тэмцээн боллоо. Үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн MMB спорт цуг спорт таны амралт нэвтрүүлгээ хүргэлээ.